Сайн байна жаалаа. Сайн байна уу? Рэмбов намайг сайн гэж бодож байна. Бэн. Миний бяцхан одоо юмэр. Нөхөрлөл гэж юу байдг юм бол гэж би боддог байлаа. Та нарыг надтай нөхөрлөх хүртэл шүү дээ. Адад явдал хөгжилтөн. Сайхан сэтгэл, хүчирхэг байдал. Урвчсан. Энэ биднийг найзууд болгодог юм. Миний бяцхан одоо юмэр. Бүх зүйлээ найзуудтайгаа хуваалцсан. Миний бяцхан одоо юмэр. Шидэт нөхөрлөл 58 дугаар хэсэг. Тэгээд би гинэт агарт гөрсөн. Гэтэл Рэба гарч иж тэгээд сайн байна жаалаа гэсэн шүү. Үнэхээр тэгсэн юм уу? Бас тэр намайг дасгалжуулна гэсэн шүү. Мэддэг бүгдээ зааж өгч намайг дүүгээ болгоно гэсэн. Энэ талаарч харин мэдгүй юм байна. Үнэхээр сайхан боломж гарч. Гэхдээ мэдэж байна. Гэхдээ болохгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Тийм ээ. Мэдээж. Тэгэхээр тэрнтэй цагийг өнгөрөх хэрэгтэй. Тэр надад ихийг зааж өгч болно. Эпилжек бит хоёрын амралтын өдрөөр Винсент Волс руу явна. Игчтэй Рэмбоуг урьчих гэж хэлвэл чи ч гэсэн явж болно штэ. Нэр лүү. Тий. Би ч бас явмаар байна. Мэдээч чи явж болно. Тэгвэл би Рэритийг бас авч явна. Рэрити зугаалганд дуртай штэ. Би зугаалганд дургүй. Байгаль аимшигтай. Эпилжек дүүтэйгээ явна. Гэтэл би та надтай цагийг өнгөрөөхийг хүсэхгүй байгаа юм бол за яах вэ? Эхлээд хөдөө явах тохиромжтой хослоо олж өмснө. харав явна гэж хэлээ үсттэй. Шумуулны тосоо авсан уу? Авсан. Дэвсгэр авсан уу? Авсан. Тэгвэл бэлэн болжээ. Сайн уу? Тэнгэр минь Рэрити чи юу ч мартаагүй. Хин инээж үлдэхийг харъя л да. Би бүх зүйл авсан. Гэтэл чамд нүдний шилж байхгүй байх. Бүгд бэлэн юм шиг дээ. Рэбо яасан бэ? Рэбо явахгүй мó? Мэдээж явна хонгор минь. Эхний суурин дээр араас гүйцэд ирнэ. За хөдөлцгөөе. Хүрэх болоогүй л байна уу? Чи хэдэн мянган удаа асуулаа. Гэхдээ харилт нь үгүй байсан. Харин энэ удаад тийм ээ. Рэмбо одоо хүрээд ирнэ. Скүтэлүү. Үзүүлээд өгөөрэй. Сайн уу? Рэмбо юу энэ да? Та нар яагаад ингэж удваа? Зарим нэг нь хит их ачаа авснаас боллоо. Тэгээд л жаахан удчихлаа. Хоёулаа нэг майханд хонох нэ? Танд зүгээр бол зүгээрээ. Зүгээрээ хэрвээ чи хохирдгүй бол шүү дээ. Хохирдгүй үстэй. Үгүй. Би л тэгдэггүй. Өдөрч оройч хохирдаггүй. Тэгвэл хамт унтаж болох юм байна. Арай үгүй л үдээ. Эсвэл тэрэл варанд хийх цэцгэс түүгээд ирээч. Хөө, скүтэлүү. Надад тус болоод мод цуглуулад өгөхгүй юу? Үннээсээ ярьж байна. Галт түлэх мод олоод ир. Тэгээ. За ингээд бүгд тухтай байгаарай. Одоо та нарт хамгийн сайхан түүхийг ярьж өгье. Рэрити далавчтай байсан чи далавч нь гинт байхгүй болоод дараа нь та тэрнийг авсан талаарх түүх үү? Тэгвэл сонссон хоёр дахь гоё түүхч байх болно. Тэгтээ жаахан аймаар шүү.
Та нар аимшигын түүхэн дуртай юу? Энэ бүхэн нэг шүн болсон юм. Яг ийм шүн. Ойд болсон. Яг ийм ойд. Тэгтэл хөгшин морь ингэж асуулаа. Хинт чинь миний туурай байна. Надад байхгүй. Чамд байна. Хотод юм тэгчлээ. Би айгаагүй. Сайхан түүх вэ. Чамайг айхгүй гэж мэдсэн юм аа. Тэрэг рүү үсэрдэг тэр өдөр чи яг над чиг зоригтой байсан. Тийм ээ. Заригтай. Санаа зовлтгүй. Реалитэй байгаа болохоор чи аюулгүй байх болно. Миний хувьд л унтах цаг боллоо. Санаа зовлтгүй дүү минь. Манай майханд ямар ч хөгжим морь байхгүй. Үнэхээр инээдтэй байлаа шүү. Тэгэд яаж тэр хөгшин морноос айж чадваа? Би л аваагүй. Чи чанга ирэх болохоор л тэр. Би чиний насан дээр бас ийм байсан. За ингэж болчлоо. Унтахаар бол ороод ирээрээ. Юу ч шээ. Зүгээр л миний төсөөлөл. Ямар ч хөгшин морины талаарх дуу байхгүй. Гадна хинэгэн байна уу? Хинт миний туурай байна. Хинт миний туурай байна. Хинт миний туурай байна. Чамд байж ээ? Юун чимээвэ? Ялаа ороод ирсэн юм уу? Чамайг л мэдгүй юм. Гэхдээ би нам унтлаа. Үнэхээр сайхан амарлаа. Ашгүй дээ. Биднийг урт зам хүлээж байгаа. Уинсэн уус хүрч сайхан байна да. Тийм ээ. Мэдээж. Би хөлрөөд байна уу та? Хөлөрч байна. Гэхдээ бяцхан дүүтэйгээ цагийг өнгөрөх ёстой. Энэ тэрэг улмал хүнд болоод байх шиг байх юм. Наад тэрэг чинь хүнд болох эсэх нь надад хамаагүй. Хурдан явахгүй бол харахгүй болохоос өмнө дараагийн суурьнда хүрч чадахгүй. Харахгүй гинэ. Би төрөж яваад зам зүгээр эсгийг шалгая. Харахгүй болохоос өмнө тэнд хүрэх ёстой шүү дээ. Өөрөө л мэд. Юу л та? Тэд айж байгаа шүү дээ. Одоо унтаж болохгүй. Харахгүй болохоос өмнө байрлах газар олох ёстой. Ийш явж болохгүй. Замаа солиё. Бодон дундуур явснаас дээр баг.
ургац сураалдын өдөр алиман дээр байгаа өртнөөс ч илүү сандарч байх шүү. Юу болов вэ Скүтэл үү? Юу ч болоогүй. Би нэгэн сонсох шиг болсон. Чи үнэхээр зүгээр байна уу? Нэг л өөр байх чинь. Дасгал хийж байна. Дасгал ямар чухлыг та мэдж байгаа шүү дээ. Тэгэл би байнга хийдгийг. Танад тусламж хэрэгтэй юу? Ямар илдэг юм бэ? Баярлалаа. Юуны төлөө найзад байдаг гэлээ? Өнөөрөө майхан хэрэггүй. Өнөөдөртөө агуу тоны. Тэги? Гүн харанхуй агуй. Өнөөдөр миний ярих түүхэнд яг тохирох юм байна. Галаасаагаад бүх зүйл сайхан болно доо. Мэдээж. Би удахгүй мод олоод ирээ. Нэгч харанхуй амар биш юм аа. Баярлаа. За. Би чадна. 3 тоолоод тэр мөчрнүүдийг авна. 1 2 3 Мөчрнүүдээ. Энд харин ёстой хүйтэн байна да. Скүтэл рүү хайччихва. Энийг л үү? Энийг л оллоо. Энэ хавьд мод бараг байдаггүй юм байна. Энэ болно. Гал асааж байх хооронд Рембо хамт сууж бай. За, юу ярьж байла? Оо тийштэй. Хамгийн аймаар нь. Надад нэг санаа байна. Өнөөдөр би түүх ярий. За яах вэ? Аимшигын түүх ярий шүү. Наарлаг бас Цэлгэр тал нутагт амьдардаг нэгэн одоомоор байжээ. Тэр газарт нь үргэлж солонго гардаг. Тэрэнд маш олон найзууд байдаг. Болно. Хин ч яахгүй бол зугаалганы түүх биш болно штэ. Аймад тэр чигтээ айдсаар дүүрэн байла. Толгойгүй морь. Энэ ганцхан шүн гарч ирнэ. Тэр толгойгүй юм бол хаашаа явж байгаагаа яаж мэдэх юм бэ? Толгойгүй болохоос тарихгүй юм бишээ. Тэр бяцхан одоомордыг хайж байгаа. Тэгээ тарих нь хаана вэ? Тэдний айдас улам нэмэгцээр. Тэд дахин хизээч чимээ сонсохгүй. Хизээч үү? Хизээч. Санаа зовлтгүй би байгаа болохоор аюулгүй. Хундах цаг болоогүй юу? Үгүй л болов Скүтэл үү? Гэхдээ зугаалгын дуу дуулаагүй шүү дээ. Надаас хоёр дахь асуухгүй шүү. Сайхан амраараа найзуудаа, сайхан амраараа аймаг минь. Одоо амрах цаг боллоо. Маргааш та нарыг урт өдөр хүлээж байгаа. Сайхан амраараа шугам минь. Одоо амрах цаг боллоо. Маргааш та нарыг урт өдөр хүлээж байгаа шүү. Сайхан амраараа шугам минь. Маргааш та нарыг урт өдөр хүлээж байгаа шүү. Бүгдээрээ сайхан амраарай. Сайхан амраарай. Дахиад нэг дуулуулъя. Сонсож байна уу? Бүжгийн тэмцээн зохиох уу? Та нар таалагднаа. Агуун шалан дээр ямар сонсогдох бол? Надад нэг сайхан санаа байна. Ногдох шоки. Хэн тоглох уу? Маргааш болёо. Чи өнөөдөр унтахыг хүсэхгүй байгаа бол та шалтгаан байгаа юм уу? Мэдээж байхгүй. Би зугаалгаа өргөжлүүлж Рембовтэй хамт баймаар байна. Би унтаж цагийг дэмий өнгөрөөмөргүй байна. Унтаж яах юм? Болно Скут. Гэхдээ энэ одоомор одоо нүдэн амрах хэрэгтэй байна. Шудраг биш байна штэ.
Нойр хурж байна. Хэрвээ толгойг умарнд баригдвал би дахин хизээч чимээ сонсохгүй. Би сонсмоор байна штэ. Ингээд өнгөрлөө. Тавтаа морил скутэлүү. Луна хүнж. Би таныг толгойг умар гэж бодлоо. Буруу боджээ. Урамчин хугараагүй гэж найдаа. Таны оронд толгойг умар байсан бол яах болоо? Та энд юу хийж байгаа вэ? Та контролотод байх ёстой үстэй. Би шөнийн гүнж. Бас зүүдэн чинь орхон миний үүрэг. Тийм л дээ. Пазар энэ зүүд хэрэгүү. Гэхдээ жинхэнэ юм шиг л байна. Унтаж байгааг чинь би баталж байна. Гэхдээ сэрэхэд чинь айж байгаа зүйлс чинь байсаар л байх болно. Толгойг умар уу? Чи толгойг морноос хамгийн их айдаг юм уу? Рэмбо намайг аймхаа гэдгийг мэдгүй гэхээс л би айж байна. Тэр намайг мундаг гэж боддог. Бүгд л айдастай байдаг скутэлүү. Бүгд л айдастайгаа нүүр тулах ёстой болдог. Нүүр тулахгүй бол айдас нь үргэлжилсээр байх болно. Айдастайгаа нүүр тул. Луна гүнжээ. Зүгээр л зөөдөж. Гэхдээ толгойг умар байгаа. Рэмбо тэрнийг ойд амьдэрдэг гэж хэлсэн. Толгойг умарны чимээ гарч байна. Толгойг умар тэгэхээр хамгүй гэсэн үг. Хамгүй бол юм идэж чадахгүй гэсэн үг. Гэхдээ тэр чинь толгойг умар штэ. Сонсож байна уу? Хэн нэгэн байна уу? Толгойг умарнаас өөр хэн нэгэн байна уу? Туслаарай! Туслаарай! Барьчихлаа. Рэмбо! Та юу? Баярлалаа. Харанхуй шүн. Чи энд юу хийж байгаа юм бэ? Айдастайгаа нүүр тулах цаг чинь болсон скутэлүү. Намайг үнэхээр уучлаарай Рэмбо. Би таныг надтай татсан байгаасаа гэж хүссэн юм. Тэгээ би тань шиг сайн нэстэг болохыг хүссэн. Би яг дүү шиг ч найхыг хүссэн. Дараа нь та амар түүх ярьж би айсан. Би толгойг умарны чимээ сасаад зүгтэж байгаа юм. Бусдын мэдж байгаа үстэй. Би нэг зүйл хэлье. Өөр моронд хэлвэл би үгүйсгэн шүү. Би энэ түүхийг анх сонсоод маш их айсан штеп. Нэр нү? Тийм ээ. Толгойг морноос болоод би нэг шөнө унтаж чадаагүй. Үнэхээр аймаар байсан. Тэгэхээр чи хин нэгний халамжинд баймар байна уу? Би лав халамжилж чадах байхаа. Нэр нү? Шин дунд гол руу ороод байхгүй бол шүү дээ. Тахирлаа.
Өнгөрсөн удаа та надад луу өгсөн штэ. Хүсч байвал яах вэ? Эхэллээ шүү. Тэд бид хоёрыг яаж чадна гэж бодсон юм бах та? Хэнд миний туурай байна? Хэнд миний туурай байна? Энд байна. Одоо энийг аваад буутнахаа бол. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй.